2025 он Вьетнам улс Хо Чи Minh хотын хаан ихтэй. За залуусаа энийг эвгүй видео болохоо би айгүй богино видео хийшгүй энэ дээр Вьетнамын шөнийн амьдралыг харуулъя. Юунда хөтөл төвд байдаг нэг жижиг буудалд захиалга өгсөн байсан. Буудлын өрөөрөө орж хамт үзцгээе. Одоо бол бас нэлээд орой болчихлоо. Ама. Зяорта. Банта. За энэ ингээ суугаад яах вэ? Юу гэдэг вэ эмгтээчүүдийн энд ингээ шүүгээний хувцсны өрөөтэй ийшээгээ зургттай ингээ хөрөгч маань хоосон. За уцтай нэг ширхэг кафетэй бүрх авцаахан жижиг буудалд тууж байгаа. За гай. Ашиглаагүй байгаа. Юуны селфиний гар ашиглаагүй байгаа. Селфи стик ашиглах юм бол энэ хэлж маань намайг гэнг ахнаар байна. Энэ хэлж маань энэ нас их цогт байгаа. Массаж. Окей. За үндсэн гот руугаа ингээд энэ одоо хардаа маш хямдхан 15 гэдэг чи одоо 1500 гэсэн үг байхгүй 1500-аар та бүхэн ингээд гоё ундаа бууж болох нэ. За энэ Хо Чи Minh хот Вьетнамын хамгийн том хот. Бас саяхан метротой болсон. Энэ метроноос орж үзсэн натай байгаа. Одоо болохоор та бүхэнд хэлж байгаа шөнийн амьдралаа харуулах гэж байна. Энэ дэлгүүр байна. Энэ охтууд бол барайчин, хөөрөмч их мавлалтай. За энэ нарийн гудамжаар явж байгаад төв гудамж руугаа явдаг. Камертай болоод дургуц. Тэ. Хайт мэн ингээд юм үзгүй. За гол гудамж руу орсон.
I'm recording video. What are you doing? In the middle of a giant square, Jimmy Rogers and Victoria. За нэг иймэрхүү газар намын хамгийн том хот минь байдаг юм аа. За хоолоо идчихээд дахиад нэг газар үзүүлчихээ заяа. Таны хацтай бай. Би одоо энэ хятад шээ. Хамаг брэндүүдийн фейк хөлбөр нь байдаг. Тийм газар руу очиж харуулъя. За миний дэлхийд дээрх гэсэн хамгийн дуртай хоолнуудын нэг бол пош хөл. Яг Вьетнамын өрг пош хөлийг Вьетнамд идэх боломжтой гэж хэлсэн дээр. За. Амтлаад бүгдээрээ оноо өгцгөө. Тэгээ камерынхаа суурийг авчрааг байгаа болохоор ингээд тавьлаа. За энэ нь би одоо баг харахасаа итгэхээс ч өмнө баг оноо өгчдөг болтоо. За Вьетнамын шөнийн амьдрал нэг иймэрдүү цэнгэний газартай, найт клабуудтай, мерсэр бие үнэлэлттэй ийм газар байдаг шүү. Орж болохгүй ш. Зүгээр үзээрэй. За би дараагийнхаа нөгөө нэг хямдхан дэлгүүрт гэдэг газрыгаа хямдхан дэлгүүр одоо юу гэх юм бэ? Үнэтэй брэндүүдийн дэлгүүрийн би копи байдаг. Бараг ялгахчаа харахгүй гэж би уншиж байсан. Тэр газар руугаа орох гэсэн боловч мэдээж 11 цаг таацсан байгаа. Маргааш өглөө ороод энэ бичлэгтээ нэгтгээд хамхэндээ үзүүлнэ. За энэ өдрийн өглөө бол итэмээс мөнгө авч эхэлж байна. Энэ миний очих гэж байгаа юу бол биш. Нөгөө хямцхан яриад байгаа газар бол биш. Энэ гэхдээ хямцхан газар мөн. Учир нь энэ бол хамгийн жуулчны төвд байдаг зах нь. Энд бол би нэг влог биччихсэн. Видеогоор биш 500-аар зарах гэж одоо анхны үнэ нь хэлж байгаа юмыг 100-аар авах жишээтэй маш их ярьдаг гүний хөрөнгөлтэй. Тийм газар чинь энэ шүү дээ. Нами нэр нь бин юу вэ? Бин та.
要买咖啡吗？要果莲子， юм газар байдгаа. 要看看一下。 Эндээсээ нэлээд олон юм авч болдог шүү. Нэг зөвлөгөө өгөхөд эндээс юм авах гэж байгаа бол ер нь нэг айгу худалдаачintайгаа тохироод тэгээд олон хүмүүнд авах юм аа. Бөөндөөд очих юм бол хамаагүй зүг. За нөгөө энэ зах дээрээ хоол идэж чинь манай нэг Германы иргэдтэй Вьетнам найзын маань хэлсэн. Санал болгосон. Тасархай будаатай будаан ингээд ийм өөрийнхөө байдаг бол ингээд тасархай байдаг. Юм ингээд үсэн. Тасархай ингээд өөр сортын будаатай. Ийм Hôm qua là nó đi đào là ийм нэртэй. theo 5 để lên nha. Томсон нэртэй ийм хоол. Хурд ирсэн хүмүүсээс зовсож идэж үзээрэй. Saigon Square гэдэг ийм газар байгаамаа. Эсвэл нэгэд бас удаагүй цаг авах гэж байна. Би нэг судалж харж ирсэн. Яг орж үзээгүй. Тэгээд яг брендийн төлбөрөөр оцсноод оргиороо big copy энэ байдаг гэж сонссон юм аа. Тэгээд цаага брэнд мэдхгүй хүн шүү. Зайнаад үндэснийх нь утсан байна. Тэгээ нөгөө Gucci, LV ч юм зартай юм. Энэ зүгээр Sunday шиг л юм биш үү? Анаас тийм брендинг харж байна. Nhưng mà hai tối này gọi duyên không hả? За, үнийг асууж үзье. Гайгүй хутас байна. Эрэгтэй хүнд таарчаар тийм хутас байвал үнийг асууж үзье. Эрэгтэй хүнд таарсан. Одоо Вьетнам хэлээ ашиглаж үзье. No. Em mua bao nhiêu thằng? Dạ 700.000 anh. Yum ya. Anh mua buổi sáng thì em tính lên 650, 650.000. Dạ, cái này là hàng đẹp anh. Та харсан бол би ингээ Вьетнам ихтэй хүн. Синдамян. Дөрөв дөрөвтэй ярьж байгаа. Би тэгтээ сая юу юм ерөөсөө ойлгосонгүй. Тэгээ намайг хилтэй хүн гэж одоо өөдөөс ярьсан нэг фаны байгаа юм. Би бол тийм үнэтэй брэнд гэж онцолж чадсангүй. Вьетнам маань өөрсдөө хувцас үйлдвэрлэдэг болохоор өөрсдийнх нь ажгүй хувцснуудын баг шиг байна. Та бүхэн ийшээ бас ирж хувцас хоноор авахаар үзээрэй. Vape? Are we selling vape? No, thank you. Come on. Синдамян. Энэ vape надад заах гэж ордлоо. 가끔씩 등초. 그다음에 가끔씩 얘네들도. 야, 샷네 마셔, 좋아. 자, 밑에 만나면 그냥 좀 멋지게 있는 사람. Би ямар ч байсан ийшээ орж үзтээ. Тэ? Та бүхэн бас өөрсдөө орж үзээрэй. Би тэгээд энэ улсаас их юм чиглэж яг авууштай сандаг чанаруудыг хэлье. Одоо залуу хүний хувьд бол энэ Япон, Европын орнууд бол эрт юмнууд нь хаагаад зарим нь бол орой нээдэг. Японч хамгийн юм 10 цагаас нээдэг. Европч хамгийн юм 6-г таацдаг. Энэ ингээд саний явдаг Камбож, за Вьетнам энэ төр бол ингээд баг ингээд хизээ унтдгийн гэмээр
Хятад бас тийм байдаг шүү дээ. Пиццын унтдын гимээр өглөө эрт хамаг юм нэг чинь орой бүр шөнийн 1 цаг болж явахад ингээд юмуд нь бас бэж идэг. Энэ нийгэм их таалагддаг. Би бол хувьдаа бол 7 хоногийн хагас бүтэнсэн амралтын өдөр гэж тийм надад баг байхгүй. Өглөө босоод орой унтдаг тийм өөрөөр ингэж амьдралын хөвшилтэй байдаг болохоор тогтсон юу суурин ажил хийдэггүй болохоор тийг санагддаг. Энэ нийгэм бол үнэхээр гоё хөгжиж буй хөдөлгөөнтэй гоё тийм амьд нийгэм шиг харагддаг. За нөгөө Вьетнамын яриад байсан метротой болсон. Метро руу орё. Намайг нодлон жил ирэхэд энэ метро байхгүй байсан. Тэгээд манай Японы цаг үетэйгээр метро барьсан гэж хэлээ. За би камера эвгүүл таа. Эч нэлээд болсон метрогоор явсан. Нэг бол миний асаачаарнууд нэг бол хятад маягийн, нэг бол тэгээд Япон маягийн гэсэн бараг л хоёр төрлөө. За. Твин мат сайн. За. Виза карт уншдаг юм шиг байна. Мастер карт юм уу? Уншдаг юм байна. Яг сэрүүхэн байна. Дэшегээ гарцсан байна. Дэшээ ATM байна. Information ticket counter гэнэ. The Mastercard энэ уншдаг гарсан байсан. Ticket хүмүүс хэвчэн ticket counter-аас нь авч яагаад ингэж байгаа юм бол цаана нь уулын автомат машин байх хэрэгтэй даа. Энэ ажилтгаа юм болоо. Бас шинэ болохоор арай ажиллаж эхлэв юм шиг байна. Тийм байна. Ажиллаж эхлэх байгаа юм байна. Тэр энд очиж жагаад явах газар метроны боол дээр ингээ өнгөө Wi-Fi байна. Явах газар хийлээд билет аваад явах юм. Энэ метроныхын лайн нь юутай байх юм бол нисэн онгоцны боол руу хүрдэг байх нь өндөр шүү дээ. Тийм байх юм бол бас онгоцны боол руу метрогоор явж үзнэ. So can I get to the airport? Oh no. No? Yes. Yes or no? So I will tap my visa. Yes. I will tap my visa. I'm going to the airport. Oh yes. Which line? Number 2 or number 1? Pick one. Number 1. Yeah. I will take a train to the metro to the airport. So number 1. Oh yes. Okay. Thank you. Yeah, wait. Ингээд ласчихна. Тийм байна. Бис шалгаад үзчихлээ. 2024 оны 12 сар гэдэг чинь одоо 6 сарын өмнө хийгдсэн. Метро байгаа энэ. Тэгээд 2 лайнтай, нэг лайн нь 19 км, 17 км гинөө. Тэгээд нисэн онгоцны буудлын руугаа явах юм байна. 2027 оноос нисэн онгоцны буудлын руугаа явдаг болгохоор шинэ нисэн онгоцны буудлын бариад тэрнэрүүгээ шууд метро явуулдаг болгохоор хөдөлгөөлөлт хийгдэж байгаа юм байна шүү. Та нарт яагаад Вьетнам дуртай байдгаа нэг бичвэр болгоод хэлсэн байсан. Нэг тэр шалтгаан бол энэ юмны үн байдаг. Тэгээ уулын сая 7-Eleven нөгөө талд байсан. Нөгөө талд энэ Cheers гэдэг Малайзийн convenience store байсан. Convenience store байсан. Тэгээд Cheers нь хаалттай байна. Тэгээд GS дотор ороод ирсэн байна. Малайз үтж байгаа үзэгчд бол GS-ийг бол маш сайн мэдж байгаа стокс ахуйгаа оруулж ирсэн сүлжээ дэлгүүр байгаа. За энэ үнийг одоо шууд бодороо заяа. 11,000 гэдэг чинь 1,100 төгрөг. За 1,800. 1,600. 2,600. Одоо би бүр юунод өөр. За 1,100-ийн бэлэн байна. Энэ манай шин райум нэр 3,300. За өөр архины үнээр болохоор. Архин жоох үнэтэй юм уу да 10,000.
За энэ хараа ингээд өнөөдөр хазаац. Энэ мэдчихлээ хаа. Өнөөдөр үнхээр хямцгаа. Тийм болохоор эндээс бараг л нэг хараад ах шаардлагагүйгээр худалдаа авалт хийж бол үнхээр тасархаа. Намайг мотоцикл шугсан жижигхэн тийм захуудтай ийм газар гэж бодож ивэл бас өргөн годамтай брендинг дэлгүүрүүдтэй Hermes LV энэ дэлгүүрүүдтэй өндөр барилгатай Европ архитектуртай мэдээж Францын Колон байсан гэдгээр ийм бас гоё хэсгүүд бас байдгаа. Бидийг би харуулах гэж хэлж байна. Энэ бол дүүрийн чадвар Opera House гэдэг Cinderella үнсэлчин гарч байгаа юм байна шүү дээ. Гайш юу вэ? Нэгэ Мария ихтэй им цаана Парисын дээрхийн сүм засварт орцсон байгаа байна. За үндсэн зураг нь бол тэр байна. Ийм Парисын дээрхийн сүм. За энэ тал руу болохоор үндэсний төв шуудна нь. Эндээс би гэрлүүгээ захиа бичиж явуулах гэдэг үзье. За хамтдаа орцгоё. За гэрлүүгээ явуулах энэ юуны захианыхаа цаасыг нь авчихсан. Одоо ард нь юм бичээд эндээс марк аваад тэгээд Дами Хочиминаас Монгол улсын зүг гэрийнхэн хаяг руу явуулах нэ. За юм бичээд хийдэ. Юу гэж бичвэ? Хүндэт баваа найз минь гэж биччихв. Хүндэт баваа найз минь. Шар толгойтой авгаан бичлэгээ олон удаа хийгээрэй. За би ямар нэг юм бичээд явуулнаа. Ингээд засчоод за сарын дараа ирнэ гэж шүү манай гэрт Монголын гэрлөө маань. Энийг би зүгээр Can I just put it on the basket? Number 3? Number 3? За энэ хүмүүсийн бичсэн. Энэ шууд хэлээрээ бичсэн биз шүү дээ. Би монголоор бичиж болох юм болоо хаягаа. За бичсэн. Энд ингээд хэлээ. Хүмүүсийн юм ингээд гайг байгаа. Айста. Ja. Vamos, Meister! And then everything has to go through my life or your safety. Since we're remain seated and you can proceed to avoid leaving the luggage